Хочтой босоход хитрхи эрт байгаа тул биер нь нүдэ ирмэг. Альтернатив тоглоонд тасардагч бодит амьдрал дээр зөвхөн төвөгч чирдэг. Гэвч бусад нь түнд баяр хүрсээр байсан тул тэр эвгүйцэн хүлээж авав. Миша ирмэд чи төвөрний зүйл байгаа хэлж мөнгө рүү зангав. Тагнуулч Карог мэдээсний төлөөс 3 саяг асан бөгөөд нийтдээ 760 мянга орчим стонтой болсныг нэмж хэлв. Бьорн Мишаг өмнө хамлалтаар нь тоглооноос явуулахад эмэгтэй түнд бүгдийг нь авч болно гэж өгсөв. Хэдэн өдрийн дараа Миша хотод буйны хүлэнгээ бодит ертөнц лабиринт чивэж түүхтэй байна гэж өгчээ. Бьорн ажиллаа дуусгаснаа хэлэхэд Миша царин гэртэж түүнийг сайн хөөшөв гэж дуудав. Тэр эмэгтэй рүү харан сүүлийн үед яагаад ингэж уртад байгаагаа хаж өгсөн хамаг мөнгнөөс нь болов гэж бодов. Шаримсан норт хугацаанда тэнцэх биш байж болох ч. Миша одоо түүний үндсэн гишүүн тул түнд хөрөнгө оруулж үзүүлэлтийг нь ахиулах хэрэгтэйг ойлгож бай. Тэр буцах гэж байгаагаа хэлж төлөвлөгөөг нь асуухад эмэгтэй сандарсандаа гэр бүлээрээ цачиж байгаагаа хэрэг хэдэн өдөр явж магадгүй гэсэн тэр гайхаж хацрав. Бьорн шалгаахаа болохоор шийдэж түүнд амжилт хүсэв. Эмэгтэй гүнэгтэй харагдсан хിവэрсэн тул тэр түүнийг нөхөрсгөөр алгадаж дахин давтан хийсэн дэмэгтэй эцэндээ хашгирав. Эмэгтэй түүнийг зөв хоол хай сануулж ногооч гэсэн алхасгүй хай санаалав. Бьорн өөрийг нь аврагч шигээ үзхийн оронд сэтгэлэн зовсон ээж шиг ашиж байгаад дотроо авлав. Тэр их хөдлөхөд тэр Мишагийн төвшинг ахиулах нь нэгдэх ажил гэж шийдэв. Сайжирсан үзүүлэлтүүдэд харгалзан одоо илүү сайн багтаарч болох байсан ч энэ нь Мишаг орох гэсэн үг төз одоогоор цуг байж түүнийг мэрэгчтэн болоход туслахаар шийдэв. Хотоор алхаж байхдаа тэр ямар энерги болсныг анзаарав. Яг энэ үед цайлуулахыг шаардсан дүү агаарыг зөсөн гарч ирэв. Бьорн цэцэцгийг иж хүсэж ирсэн олны туслахыг харав. Гэвч тэр үед тэрнийг нь танил царайг олж харав. Энэ бол өөрийнх нь мөнгө өгсөн варвар байсны Бьорн танаад хөдөлж чадхаа болов. Нөгөө залуу хамаг мөнгө өрсөн байх ёстой тэр ойлгов. Яг тэр үед тоглогч Бьорныг хараад ташгирч эхлэв. Бьорн баригдаж магадгүй гэж сандарсан ч ир бууж зайлшгүй залуугийн тосхойг биеэс нь салгасан тул хитрхи оройтсан байлаа. Тэр өрөөцөндөө хүмүүст туслахаа болохоор сэмхэн шийдэв. Тэгтэл өөрний дуу түүний нэрийг дуудсан ч Бьорн тэдэнд зайлш гэж хэлв. Сэжигтэй залуу нөхөрсөв байхыг хичээнэ. Бьорнтэй адилхан байж байгаагаа хэлж хэд хэдэн орны нэрийг дуртай ханаас ирснийг нь асуув. Нөхцөл байдлын бүх зүйл буруу санагдаж Бьорны дотоод сэтгэл энэ залууг төгөөгөө төх залуу гэж санаалав. Залуу ядаргаатай дэмий яриагараад ихэн рекорд тогтоохыг зорж байгаа юм шиг чалцаар байсан. Тус Бьорн эцэст нь нууц зэсэг бол ханаар арахыг хэрэгсэхэд хүрв. Варварын бүрэн сүнсээр тэр муухай харж залууд хийлгсэн зүйлээ одоо шууд хийж гэж хэлв. Энэ нь залууг хүсэргэж Бьорнын дэрээд 3 сарч болж байгаа ч жүжигчдний шагсныг сандарсан байдалтай хэлв. Бьорн бууж өгөөжгүй түүнд дэмий ярих байж асуултаа асуув. Гэж шууд хэлсэн ч залуу чалцаар байв. Нэг хэсэгт тэр бүр толгоон гэдэг үгийг буруу дуудсан Бьорны толгойд аюулын тохио өг. Залуу Бьорны хурцтай тэгшиж байгааг магтана. Дараа нь өөрийн амьдралын тушааг дэмий ярьж ирсэн нь Бьорны өөрийг бүрч хөргөв. Тэр Бьорны гадны хүн гэж дахин дуудаж "Гойм холбоо" гिचд нь эсхийг хүсэж байгаа эсхийг асуув. Гэвч түүнийг дуусгахаас өмнө Бьорн зүйлийг ойлгож нүдлүүн чигээр нь харин түүнийг шалмас мөн үү гэж асуув. Залуу гайхсан шинжтэй байсан ч үүнийг ямар нэг жүжигчдийн хэсэг гэж бодон найзтандаа халтаж үнэхээр мөн гэж мэдэгдэв. Энэ бол эцсийн төсөж байсан тул Бьорн таарсан ямар ч шалмасыг өсгөх гээд даргаасаа асан зөвлөгөө санаж чангаар хашгираад ядаргаатай залууг шоконд оруулсан хурдан цогцолтоор зөхөв. Хэсэг хугацааны дараа Бьорн аюулгүй байдлын агентлагийн оффист очив. Тентхийн Ахмад Бьорнтэй уулзахдаа баяртай байсан бөгөөд учир нь Бьорн хамгаалалтын төлбөр төлсөн цөөн хүмүүсийн нэг болох түүний дүүг шабирнтэд авсан байв. Манай хүү өрсөж байгаагаа хэлж яхаа хүссэн ба нөгөө шалмас болохыг хүссэн залууг гүйцээж чадаагүйдээ харамсаад байв. Цаазын газар буцаж ирэхэд шар ус залууг шалмас гэж ашигласан Бьорныг олон нийт цогсоохоо хичээв. Ахмад энэ хэргийг шалгаж байгаа гэж хэлсэн ч үргэлжлүүлэн ярихаас өмнө нэгэн баатар яаран орж ирж сэжигтэн шалмас аригнагчийн тэмдэгтэй байсныг зарлав. Тэд бүгд сэжигтний өрөө рүү очсон бөгөөд тэнд нэгэн альбан туш альбан нөгөө залууг шалмас биш гэж мэдэгдэв. Бьорн уурж байгаа мэт жүжигчин залуу өөрөө хүжээсэн гэж зүтгэв. Альбан тушаалбан богино хугацаанд сэжигтэй хэмжээний амжилт цуглуулсан. Хэн бүхэнд ийм шалгалт хийдэг болохыг тайнаар тайлбарлав. Бьорн нэргүй мэд жүжигчин энгийн үгээр тайлбарлахыг шаардахад Ахмадаа хэлж тэд Бьорныг шалмас байж магадгүй гэж бодож байсан. Хүлээн зөвшөөрсөн түүнийг төвчээрийг барагдуулж Ахмад хамаг хүчээрээ тэнийг зүүж байхад тэр муу эргэнүүдийг цохино гэж шаардав. Альбан тушаалтан үргэлжлүүлэн тайлбарлахыг хичээх хооронд манай хүү Оскар авах хэмжээний жүжигчтэй үргэлжлүүлэн уурсаар байв. Дараа нь буцаж ялахдаа Бьорн агентлагийн тоглогчдын талаар ийм их зүйл мэдэж байгааг хүлээж байгаагүй талаар бодов. Тэр нөгөө залуугийн дурдсан орнуудын жагсаалт ялангуяа тоглоом гэж буруу дуудсан сонин байдлыг санаалав. Энэ алдаан түүнд яг юу болоод байгааг ойлгоход тусалсан бөгөөд одоо Тарик яагаад ингэж хурдан баригдсныг ойлгоход илүү хэлбэр болов. Энэ ертөнд түүний бодож яснаас маш их төвхтэй аюултай болохыг Бьорн ойлгов. Гэрч ядаж энэ удаад бүх зүйл сөрчээгүүд тэр баяртай байв. Өрөөндөө буцаж ирээд тэр шалан дээр дотроо эмдээ тогтвол болон тосгочийн иргэншлээ. Хизээч задруулахгүй байхыг анхааруулсан тэмдэглэлийг олж харав. Түүний хэн болох нь аюулгүй байх тал бүлхэмдэж байдаг тухай.
Мөн түүний хийх ёстой зүйл бол юутай тэр эмийг уух явууч гэдгийг уншаад нүдэн домроо. Гэвч хэрэг тэр тийшээ орохыг хүсэхгүй байвал эмийг устгах ёстой байжаа. Түүнчлэн Рафаныгийн хааныг эмээ үнсэрч хийж дуудсан жижиг нэмэр тэмдэглэл байв. Энэ хооронд тодорхойгүй нэгэн газарт нууцлаг залуу асууж тасажээ. Нууцлаг эрэгтэй шалгалтын хариуг асуухад төсмөл түнд шидэт бөмбөрцгийн бичлэгийг өөрөө үзхийг төлөв. Бичлэгийг үзээд тэрээр чамин байршил авч жинхэнэ орон зайн чөтгөр байсан бол осны өмнө зочдхон оронд цогтох байсан гэж дүгнэлээ. Тэр бүрнийг орон зайн чөтгөр биш гэж шийдсэн тул төсмөл зөвшөөрөхөөс өөр аргагүй төхөрөв. Нууцлаг залуу хотод Баатар хэрэгтэй байгаар дурдаад Борн тийм Баатар мөн эсэхэд иргэсэн бишээ. Маргааш нь Борн нууцлаг захирлын учир шалтгааныг гүнзгийрүүлэн судлахаар элбчийн самх руу очив. Лабораторид Равн түнтэй уулзаж гин талдарсанд нь дааж гисэн яриа өвчлөв. Тэрээр хангалттай алдартай болсон хүмүүртийн захирлаадаг гэж тайлбарлаад их хөгийг нь үзэж чадаагүйдээ харамсав. Равн энэ нь орон зайн чөтгөрүүдийн мэдээ гэдгийг хэлээд хамтдаа нэгэн тусгай юм байх ёстой дурджээ. Үгэн минь хүний бие үлдэх хооронд сүнсийг тусгай сүнсний ертөнцийн нэвтрүүлдэг болохыг тэр тайлбарлав. Орон зайн чөтгөрүүд тэнд мэдээлэл сарилсдаг бөгөөд тийш нэвтэрхсэн туршигтууд өгчээр төгсөн тул Борн эмийг уусгүй үлдсэндээ баярлав. Равн түнд эмийг ууж болохгүйг сануулад нэвтрэгчдийн сүнс шууд тасарч өгдөг гэсэн тамаг байдгийг хэлв. Мөн тэрхүү ертөнцид сүнс ямар төрштэй байхыг бодит ертөнцөөс хөөж ихрүүлэх боломжгүй нэнд санааллаа. Борн гайхсан дүр үзүүлэн эмийг хийн усныг яагаад мушгиж чаддгүйг асуухад Равн одоогоор хийн чадаагүй гэж хүлээн зөвшөөрөв. Ажиштай эргэн орч тэрээр засаахтаа бэлгэцээр Борн бодолд мунхаглан үлдлээ. Тэрхүү хамтлагийн чухал мэдээлэл цамцуулах магадгүй бодит ертөнц рүүгээ буцах арга замаа олох аюулгүй газар байж болох юм гэж тэр бодов. Равн түүнийг бодлоосон сэргээж туршилтын сандал руу зан хурдан суухыг шаардав. Сандалд суухдаа Борн үг юм шууд аюултай биш. Эс бөгөөс бүх гişүүд хэдийн өөх байсан гэж дүгнэв. Гэсэн ч хамгийн сүүлийн бай босноо мэдэгдэхгүй тул тагсчиж хүлээж яваа шийджээ. 15 өдөр өнгөрч харах лабораторид нэгэн нөмөртэй эр шидэд бөмбөрцгөөр шин нэрч чадаа хүртэл ирээгүй мэдэв. Нөмрөвтэй эр варвар залууг тоглогч биш ээ гэж үзээд бусад захирлуудыг илгээх ташаа үйл явдал гэлдэд шижиж Борн 6 дугаар зэрэгт дэвсэн тухайгаа сонсов. Дараагийн хэдэн 7 хоногт тэрээр хатуу бэлтгэл хийж аврах дөр төрхөд нь тохирох тоног төхөөрөмжөд их хэмжээний мөнгө зарцуулав. Тэр аврах шийдэм хүчил төсвөртэй хойг болон хувирахад хэмжээ өөрчлөгдөх хамгаалалтын өмнө тодтолтон авлаа. Мөн мишад зориулж лижийн хасаж дарж өгсөнд тэрээр сургуулийн даймын дээр тасгалжин өдөхөд тасав. Хамгийн сүүлд нь тэрээр тосгоныхоо бөөдөр очиж нижэрийн тэмдгээ ахиулав. Тэсхийн нарахгүй ажилбарын дунд 2 дугаар төвшний тэмдэг нэгдэж түүнээс сэтгэц хүч шидэт төсвөр болон төвчээрийг нэмэгдүүлжээ. Бёрныг ухаан алжгүй тессэн гайхсан бүү. Түүний төргийг хийж өгөхөөр санаж болгов. Өхөр өвгөн Борныг Баатрийн замаар саманж ховор тохио холон аюул болон боломжуудтай нүүр тусах төрөвтэй гიშгэлв. Бёрн хов тавьсан гэх ойлголтыг таалгүй. Өөрийн тавьсангаа өөрөө шийднэ гэдэгтээ итгэлтэй байв. Түүнээс өмнө бөө түнд 3 сүнснээс сонголт хийхийг санаж болгоход Борн орон шингийн сүнсийг сонгосон байжээ. Энэ нь орон шингийн дэглэлт хэмээх ур чадварыг нээж ажилтгах түшин нэмэн мангасуудыг дагуулах ба биеийн товчлогыг хэсгэдэг. Аварх бие төвөртэй хөстөснөр Борн ердөө 3 сарын дотор хэрхэн хүчрхэгдсэндээ сэтгэл хангалттай байлаа. Хөдөлгөхийн өмнө бөөтөнд өөрт нь агуулгах төгшөө атлалтыг цавтан шийдвэрлэхгүй зоох болно гэж анхааруулв. Энэчин гэрээс гарахад анар сүгэн дундаас гинт гарч ирэн түүний шин алдар цалан баяр хүргэв. Тэрээр Борны талааны төхийг ааваасаа үлгэр сонсож буй бяцхан охин шиг шинтэн сонслоо. Түүхийн төгсгөл тэр их карттай тархинбаг болсон дүнхээр гайхав. Түүний эцэж турсныг харсан Борн Ахмадууд хоолыг нэдэж байгаа эсхийг асуухад анар булчин маань нэгтэрсэн хэрэг гэж тайлбарлав. Алсаас Ахмад нь түүний нэрийг дуудахад анар яран уушлалт хүсээд Борны шин тайван төрхийг магтан цогтов. Борн мэгдэн хоцорч энэ үнэхээр тайван налхаар амьдрал мөн эсгэд ирвэшцэн. Номын санд иргэн ирэхэд лагн түүнийг суухаас өмнө алдарсан нь баяр хүргэсэн шид залуу. Борн түүндээ ярьж талаар бодсон ч өөрийн гэсэн асуудалтай хүчирхэг өвчин саад болох шаардлагагүй гэж дүгнэв. Тэрээр энэ ертөнцид амьд үлдэхийн тулд хүмүүсийн хүйтэн цэвдэгээр дүнж ашигтай сонголт хийдгээ ухаарлаа. Гэрч мишаг орхиж зүрхлээгүйгээ санана. Тэрээр саяжтай варвар хിവэр үлдэхээ шийдэв. Тэр лагн руу шууд очин ширээг нь зөхөөд хэлхийг хүссэн зүйлээ шууд хэлхийг шаардлаа. Сандарсан лагн түүнийг хэрхэн мэдсэнийг асуухад Борн түүний үзэсгэлэнт харц өөрийг нь дуудсан гэж наашдангийн сэтгэлээр хариулв. Маргааш нь Борн эмэгтэйчүүдээр дүүрсэн кофе шопоор орж хаалгаар нь арай гэж бүтэн оров. Яхан чивстэй тэрхүү газарт лагныг найзуулах шавын химээх цэнхэр үстэй босгоо түүнийг иш хүчтэйгээр дасан дуудлаа. Шэнзүү Борныг явуулсан хүн нь лагн байж таарлаа. Жинхэнэ варварыг амттанчдын диважин дагуулж ирснээр Шэн түүнээс юу идмэр байгааг асуухад Бёрний шавсан байдалтайгаар пиво болон стейк авч ирэхийг суудхан шаардав. Дараа нь тэрээр жинхэнэ асуултаа тавьж түүнээс юу хүсэж байгааг нь асууж лагн түнд юу ч хэлээгүй байгаа жишээ мөнхөр гайхав. Тэр сул яриг цааш нь үргэлжлүүлэхгүй. Бохрын сувгт татвараас зайлсхийсэн шимэгчд бүгж байгаа тал тэнд эргүүлэх хүн хэрэгтэй байгаа хийв. Гол асуудал нь өмнөх эргүүлж ихнээс нэгэн ч эргэж ирээгүй бөгөөд яг энэ үед Бёрн хэрэг болно. Лагн түүнийг энэхүү бохрын сувгийн аимшигт ажилд хамгийн сайн тохирно гэж үзжээ. Тэрээр түүнээс хавьгүй дээр судлаач байгаа гэж мархахыг хичээх бөгөөд
Хэрвээ энэ нь муу ерөнсөн сармигчийн хэрэг бас өөрийнх нь чадвараас хэтэрсэн зүйл байж магадгүй гэж дотроос ижиглэв. Гэвч Шин Атаку маягийн охин түүний хөгжигтэй фэнтези ертөнцийн тренд болж буй баатар хэмээн хийж ганцхан энэ шалтгаанс хангалттай гэсэн шиг түүнийг харна. Дараа нь тэр улаагч өгөөгүй тавьж найзуудтай биернийг өөрт нь бичин бэлгэсэн гэж гайхуулахын тулд түүнийг бичин авч өчгөө хаамт жүжигж өгөхгүй. Тэрээр нүд ирэмхийн зур зөвшөөрөв. Тэр эцэст нь хөлсөн 200 мянган чулуу бөгөөд энэ нь огтхонч муугүй сонсогдож байгааг дурдв. Гэвч тэр үгээр зогсохгүй. Өөрийн байгууллагатай хамжиж ажиллах нь түүний нэр хүндийг өсгөнө. Учир нь тэд ажилтны сонгохдоо маш шагуу байдаг гэж тайлбарсав. Ингэснээр энэ нь түүнд итгэж цогцолж цаашид илүү олон ажил олоход тусна. Гэвч нэр хүнд нь ямар ч сайн байсан варварыг хэн ч чажиж авахыг үнэхээр хүсэхгүй. Тул тэр энэ бодлыг сууд орхисон ч ажлыг баяртайгаар авлаа. Түүнийг ясны дараа Шин түүнийг үнэхээр ч өөрийнх нь бодож байсан шиг өвөрмөсдөр байна гэж бодсон. Ярилцах тусан сэтгэжийг нь тайвшруулахдаа залуутай уулзсандаа нүжээд татай байв. Түүнчлэн Саринагийн талаар их зүйл мэдэхгүй байгаа түүнийг бүрч шулуун шатраа харагдуулсан бөгөөд хоноо. Түүний найз засныг дотроо дэмжиж байв. Сүүлд нь газар дор Баатармэн Бахрын сүгийн хасхны гадна багийнхантайгаа цовсох ба ямар ажилд орсноо мэдж байсан ч бүгд аимшигтай мохоо өнөрт гомдсож байв. Тэдний гомдсохыг таашгүй. Биер нь хас хоёр дэлбэт төшхөн нээж гэрчтэй дуулахтайгаа гол дүрийн ирж хүчийг цацруулан занс хийжтэйгээр татгшарах ба. Энэ нь түүний хүчтэй жижигэн эсрэг дүр шиг харагдуулах. Бөгөөд баримт бичиж авах камертай тул дуулахыг гинтэхгүй байхыг бүгдэд санаалав. Өмнөх өдөр нь тэр бага зөвлөсөн бөгөөд өнгөө хамт явахдаа маш баяртай байсан Хикашкас хэвшив. Өдрийн өдөржин ном унснаас юу ч хамаагүй хийсэн дээр байсан тул Дуашки ч мөн нэгдэв. Ротмейстер шинээр нээсэн ур чадвараа туршиж үзхийг хүсэн хамт явхаар болов. Мөн Миша шинжлэж давхар сэлмэрээ хідэн гэмт хэрэгтнүүдийг хэрчгтээ сэтгэл нь хөдөж байлаа. Биер нь өнгөө ажил хүч цөглөөсөндөө өөрийгөө баг цөглөөлөх бурхан мэд сэтгэх ба. Энэ газар төсгөлгүй баасны төрөг шиг харагдах тул Ротмейстерийг залуурт хуур чадварын хаачаар жинхэнэ гол тоглогч гэж бодно. Дуашки харин хувь төсөх гэрлийн шид давталсан ч Хикарод Бахрын сүгийн Монгос гараад ирэх гэж ясандаа сонсон зайш хотхож байв. Миша шиднээс Монгосын мэдээллийн талаар асуулт асуухад шиднүүд заримдаа шидийн хог хаягдлаж орсон суу асуухад тул химийн гачараад нь төрөн гарах бүрэн боломжтой гэж тэр хэлв. Энэхүү харааштай бодол Мишаг барагч зүрхийг засаах төхөөсөн ч биер нь сүүлийн 2 жил Монгосын ямар ч мэдээлэл гараагүй гэж мөрөөцөв. Яг энэ үед Ротмейстер зогсов. Бүх юм өхийжсэн тул энэ нь муухай өнрөөс болоогүй бөгөөд түүний 6 дахь мэдрэхүй орчинд өөрөөр шин тогтнолыг мэдгэжээ. Өөрийн мимик авч гэх биерийн шууд нудраг зөрүүлэхэд бэлтгэв. Миша хан дээр хэмт хан нинжи шиг нуугдаж буй залуу руу урьдзав. Биер нь түүнийг шүүрэн авч дал дарших чадварыг нь арилтал газар хүчтэй шидэв. Тэр залуу хараал тавина. Сандарсандаа сэлмээ сугалсан боловч биер нь түүний гарыг шүүрэн авч гişүү шиг хугцөхөв. Тэр залууг амьд үлдэхийг зөвхөрөнгөө барьж байгааг мэдрээд биер нь зогсов. Тэрээр шалан дээр хомигдсон уйлж буй залуугаас асуулт асууж хэрвээ унаас нүг гарахгүй бас дараа нь хүзүүг нь хуулахыг ээлжтэйгээр санаж болгов. Тэр залуу улам цангаа уйлж өөрөө зүгээр л амьдрах гэж хичээж буй. Ядууд тураас зайс хийсэн нэгэн гипхээ хүлээ. Ротмейстер түүний духан дээрх шивэсийг анзаарч энэ нь том нүглийг тэмдэвсдэг гэж хэлв. Төмөрчин байхдаа с ичгтэй хүмүүстэй ажиллаж байхдаа энэ тэмдгийг өмнө нь харж байснаа Хикарод нь чийзв. Амдаар нь барьвар 5,000 чулууны шагналууртай тул гүн тэр залууг амьд тавьчих уу гэдгийг бодчихсон. Бичлэгт бүгд бичигдэж байвал түүний хөнөөхөнч бас олж байна. Ямар ч тач Бахрын сувгт сүмэлзэнд тураас зайс хийж буй хинч бай хамгийн муу гүртхстэй. Хартам хүчин залуу ондтой мэдээжийн хариу тохиолцохгүйг ч хэлсэн ч энэ нь биерний өөрийг улам хүргэв. Тэгтэл тэр залуу түүний анхаарлыг татсан нэгэн нэрийг өөд хэлв. Санан нь гэвэл маш их шагналын төлөөх галзуу эмэгтэй тэнд байгаа бөгөөд тэрээр өвтлүүдээр хүрээлэгдсэн гин. Тиймээс энэ нь ямар нэгэн бузар хар шидийн димээ зүйл байж магадгүй. Яг энэ үед биерний мэдрэмж энэ нь Каравигийн сахир самиа ирээсээ байж магадгүй гэж орж хэлв. Түүний хариу үйлдэж бүхнийг хэлж өгөх бөгөөд Миша түүнээс ямар төлөвлөгөөтэй байгааг асуув. Бидний баатар тэдний эсрэг шоо уртаа цасуугч галзуу амтныг хянждаггүй. Хэрэг эсхийг зүгээр үлдээж болохгүй гэж хэлв. Тэр тэдэнд юусоо тэр мөн эсхийг шалгахыг даалгасан ч хэрэв мөн бол бүх баг үзэлцэхэд бэлэн байв. Тэдний шинэ газарчин тэднийг Бахрын сувгаар хагас цаг орчин дагуулan ясны эцэст ямар ч зурвшиж тэнд ирдэггүй нууц зам дээр загсав. Биер нь тэр залууг энд бүрмөсөн бүгээгүйд баг зэрэг гайхав. Галзуу эмэгтэй түүний хуучин нуучийг эзэлсэн тул тэрээ нүүжсэн бөгөөд яг энэ үед тэд түүнтэй таарчсан аж. Тэр нөгөө нуучинд хүрэхэд биерэн ганцхан орц болон гарц байгааг анзаарч одоо галзуу эмэгтэй цогтох газар байхгүй тал мишээ. Маш цэжигтэй хിവэр байсан тул тэрээр нөгөө залууг ихийч оруулав. Гол дөрөвний яг гадна багийнхан олон нэмгүү цогцснуудыг хараад сандарч ирсэн ч биер нь чичирч буй газартнаа урагш төрөхөд хөөрхий залуу хоох идэвхжүүлв гинт. Хараалын шурах тэдний хоёулын дээр бүү. Довтлох бүртээ дээд эрүүл мэндийг нь сардаг Ревенант хараалт донтогч залуу сичүүлж сүнсэн сарвдж байгааг мэдрэх үед биер нь бүсэд лугаа хурдан ухрахыг орсов. Нөгөө талд Элиса өөрийнх нь хараал идэвхжсэнийг шууд мэдэрч довтлогч сүмээс ирсэн мүү гэж гайхав. Газар доор хотын орцыг хараахан олоогүй байгаа тул түүний зүрх төргийн цохилж байв. Тиймээс тэр дараагийн төвшгийнхаа тулд толгой дотор хотоо хоолоогоо сонсов. Энэ хооронд 100 гаруй Ревенантууд түүнийг отоонд оруулсан тухай мэдэгдэж биер нь дэрв. Гэвч
гэж түүний хар эсрэгүслийн ачаар тэрээр дээд эрүүл мэндийнхээ дөнгөж 3-1-ийг алдав. Донтогч залууг өөрийн махны бомбой болгон чангакож Бэрн Мишад маш их санаа зовж байсан ч өөрөө амьд байгаагаа мэдээдв. Дээд эрүүл мэндийн тэв болсон залуугийн хосон цогцыг хараад энэ хараас өөрт нь яаж төгсөх байсныг тэр яг таг ойлгож гэр бүжгүй хэрэггүй тэнүүшч оронд нь цохиж даасанд үнэхээр баярлав. Хикарат нөгөө залуугийн дээрээс нэрийн зөвшөлт харан энэ залуу бас нэгэн ганс болохыг мэдэж авав. Тэд гансын өрөө рүү ороход гэр оронгүй башиг гэж өөрийгөө хэлж байсан хүн арай л хэтэрхий цэвэрхэн бөгөөд тавшиг харагдаж байв. Дуашгийн шатны нэг хэсгээс шидийн зөвшөлтийг мэдрэх хүртэл дотор нь Эжисагийн ямар ч сураг байсангүй. Бьерн багийн хныхаа гайхшруулсан сөхөрт суугаад шидээр хамгаалагдсан нууц хаалгыг бүдүүн төмөр саваагаараа эвдэх гэж ухаахаа хэлв. Шүүдэр хүч шидийн хаалтад үнэхээр үйлчлэх үү гэж Дуашгийн асуухад Бьерн гарахт багтаанжаар хүчээс илбэн хэрэг зүйл цэвэр хүчээр өвтөрөхгүй байвал ерөөсөө хүч нь хүрхгүй байх гэсэн сургаалыг айлтж өгөв. Тэр шидэд хаалгыг цааш шиг өөрхийг бүгд тэтгэж чадна харах ба тэрээр өөртөө нэрвчсэн Дуашгийн руу зарим нэг үг шидэв. Рот тэр Эжисагийн мөрийг олно. Тэр ганцаараа байгаа бололтой тул шалгахтаа юускөдөө хастай гэж хэлв. Сайжруулсан 6 дахь мэдрхүүдээ ипхэн. Бьерн тэдэнд одоо хөдлөх цаг болсон гэж хэлв. Холын гоцор доорх нороор хотод нэгэн зангиж дээд ахмадлаагүй чочин. Хуучин нууц хаалга дэлбэрсэн болохыг хэлв. Тэгээд тачирхалтай. Энэ удаа тааны гэр бүл биш байлаа. Карабигийн сүмийн хэрэгээс хойш хинж тэр замыг хүндэг өвдөд ахмад дурдж. Сангичид дахин сүмийн сахичид мөн үү? Гэдгийг шалгахыг тушаа. Бьерны баг бөхрийн совтай огт ажилгүй лабиринтийн нэгэн хэсэгт нэвтэрч байхад тэрээр улаан ус амжаад нөхцөл байдлыг зохицуулахыг даатгав. Дуашки эсвэл Хикарат хоёрын хин нэг нь энэ ямар газар байж болохыг мэдж байгаа эсхийг мишээ асуусан ч хоёулаа та гайхаж байв. Рот мистер ярианд оролцсон. Эжисагийн өнөр хурдан тодорч байгааг хэлэх ба энэ нь магадгүй түүнийг тэднэр рүү чивсэн ирж байна. Энэ хооронд Алиса алхагаа төрөсгөв. Аимшигт эзэнтний инээд толгойд нь цуурайсан тэрээр айн сүртжээ. Өмнө нь энэ чимээ сонсоход сайн зүйл болоогүй. Тул тэр дахин эрсдэл хийхийг хүссэнгүй. Дайснуудаа сүмийн ажилтнууд гэж бодон баригдахаасаа өмнө цогтгоор хоржно. Түүний үнэр гинт арилхад Ротмиллер дахин алга болохоос өмнө хөөхийг санаж болгов. Тэр агшинд Алиса асаас Мишагийн дууг сонсож энэ нь тохиолдлын зүйл биш гэдгийг ойлгоно. Үйл явдал улам өрчимжиж, эцэгтэй мөч ярдж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, совлон мэн заавал бүртгүүлээрэй.